Hi guys. За өнөөдрийн Forex Gossip-то тавтай марил. 3 дугаар дугаар. Өнөөдрийн дугаараар За манай зочин маань өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана уу? Наад төвлөр гэдэг. За Forex ярилцъя хийгээд одоо 5 жил гарсан болж байна. За оюутан болсноос хойш хийсэн. За тэгээд Dion Trading Hub-ыг үүсгэн байгуулжсэн. За тийм үү байна. За энэ бичлэг дээр болохоор яг юуны тухай ярилцах вэ гэхээр одоо Forex группүүд дээр ингээ хүмүүсийг асуумаар байгаа асуултаа нэрээ нууслаад ингээ асуудаг нэг асуултууд байдаг байхгүй. Гэтэ тэр нь уг нь бол айгүй basic юмнууд л доо яаж депозит хийх вэ ч юм уу те. Тэр асуултуудыг ингээ ирсэн зочноос асуудаг. Тэгээ дээрээс нь чиний тухай арилжааны чинь тухай бас хэсэг асуултууд асуун. Тэгээд бил нүү. Билийн би чадхаа хэлээд байна. Чи хаба нэг хэдэн жил болж байгаа лээ. Амар шууд. Хаба нэгэд үү? Хаба нэгэд бол одоогүй жил гарна л болж байна. Тэр ихэд яагаад хаб нэх болсон бэ гэхээр нөө бас нөө community за тийм ментор хэрэгтэй гэдэг хүмүүст таанаас хэлхээ мэдгүй байгаа хүмүүс те яг жоохон ч гэсэн өөрийнхөө мэдлэгийг хуваалцъя гэсэн үднээс л нээсэн. Юу л бол юу яаж л бол яаж хамаагүй ярина штэ одоо чамаас юу ч гинт асууж магадгүй шүү. Гэсэн асуу штэ зөөрөө. За. Дав чадна өстэй. Айгу хаа. Чадна. Найзхантай байж. Хитээ тэгж шууд орж ирж ирвэтэй. За эхний асуултыг асууя. За ингэнэ. Орой минь гэртээ нам орлогогүй суух шаардлагатай болсон хүн байна. За хүүхд мөхтэй харж иж болно шүү дээ. Нэрнээс цааш юу ч мэдэхгүй. Одоо Forex гэж нэрийг нь л мэднэ. Юунаас яаж эхлэх мэдэхгүй. Чанартай сургалт их мэдчихлэн зөвлөгөө өгөөч. Баярлаа. Аха. Энээр угаасаа ихэнх хүмүүсийн гаргадаг алдаа гэх юм бол шууд нөгөө full time суух гэж юм уу. Энэ зах зээл рүү шууд орох гэдэг байхгүй юу? Мэдээж энэ зах зээл эхлээд нэмэлт орлого хэлбэр байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр нөгөө энэ чинь өөрөө сэтгэл зүйн бизнес учраас хүн болгоо одоо жишээлбэл айдас ч гэдэг юм уу те шууд ингээ энэ чинь орчих юм бол мэдээ ялангуяа орлогогүй нэмэлт орлогогүй байх юм бол ямар асуудал үүсэх вэ гэхээр мэдээж заавал олох шаардлагатай болж байгаа. Мэдээж амьдралын цаана байгаа учраас тийм учраас улам хэцүү болоод ерөөхдөө бол олох магадлал маш бага баг байхгүй тий бүгдийг алдаад тосно гэсэн. Тэгэхээр ерөөхдөө яах ёстой вэ гэхээр эхэлж байгаа хүмүүс маань нэмэлт орлого хэлбэрээр жишээлбэл цалингаа хажуугаар олдог. За үнэхээр цалингаас чи илүү тогтмол байж чадаад ах юм бол full time сууж болох сонголтоо өргөж болно. Тийм учраас эхэлж байгаа хүмүүс бол хэзээ ч full time сууж болохгүй. Эхэлж байгаа хүмүүсийн орлого нь бол тогтвортой ч байхгүй шүү дээ тий угаасаа. Тэг яаж ч уцаа юм тогтвортой ажил хийж байгаа шиг чамд ингээл үргэлж нэмэлт мөнгө гэж ансруулж орж ирээд байна гэж байхгүй. Тэгээ дээрээс нь тийм тэгээ дээрээс нь уусаа би ч гэсэн яг эхэндээ нөгөө заавал эндээс олох хэрэгтэй гэсэн сэтгэл зүйтэй байсан учраас маш их алдсан юм шиг санагдав. Уусаа миний алдаа бас тэр байсан. Тийм учраас тийм шүү. Анх чи яагаад арилжаа хийжсэн бэ? Хамгийн анхныхаа арилжааг ингээд яг тэр үеийн ингээд буцаад дурсаад яриач. Анх бол мэдээж оюутан болж ирээд за мэдээж мөнгө асуудал байсан. За тэгээд энэ зах зээлээс яг Монголд яг ингээд цалин дээр гадаа ингээд цалин ингээд төгсөөд ажиллангууд бас хэцүү шүү дээ. Тийм учраас за ямар ч нэг юм хийх хэрэгтэй байна. За тэгээд эхлэх хөрөнгө мэдээж бизнес хийх бол хэцүү учраас за эхлэх хөрөнгө шаарддаг. Арилжаа хийжсэн. Тэгээ ерөнхийдөө одоо тэр үеигээс сонгоод амар хөгжилтэй байдаг шүү дээ. Одоо бодонгууд яагаад тэгэхээр мэдэн дээр зүгээр мэдээ ямар гарна тэр чиглэл рүү нэг амар байд сэлдэг байсан. Тэгээд даа сайн өрчдөг байсан байхгүй. Тэгээ одоо ингээд харангууд бас амар хөгжилтэй. Тэгээд ямар ч сайн амар гой дурсамж, сургамж бүх зүйл яг байсан байгаа байхгүй. Чи тэгээд яагаад яг ажил хийхгүй те ингээд арилжаа хийя гэж сонгосон юм. Чи оюутан байхдаа юугаар сурсан? Маркетинг, менежмент. My god. Менежмент тийм шүү дээ. Зааш чи бэстиг үү юм шүү. Чи чинь төмөгийн ажил хийх хэрэгтэй юм шүү. Харин тий чи бүрээ миний ажил хийх хэрэгтэй юм шүү. Мэргэжилж явах тийм л дээ. Тэгээ уусаа ажил хийж үзээгүй бол биш шүү дээ. Би чи 10 жилдээ бас барилга ч юм уу янз янзын ажлууд хийжсэн. Гэхдээ оюутан болоо эхний эжентэнд хэдэн жилдээ нөгөө ашиг олж чадахгүйс учраас 2 ажил ч гэсэн хийжсэн. Уулга дээр ажилтдаг байсан. Тэгээ шүн зөөгч мөгч гэл янз янзын асуудлууд байсан. Тэгээд энэс болоо нөгөө сургууль жоохон завсарсан учраас жоохон чанаргүй төгсөж хийж магадгүй. Тийм ээ тий. Тэгээ мэрэгчлэр ажиллах хүсэл байгаагүй юм чинь. Одоо бол байхгүй шүү дээ. Өөөсөө миний төртэй зүйл яг энэ болсон учраас. Тэгээ эндээс хангалттай байгаа учраас. Чи ч одоо өөрөө маркетинг гэдэг. Тийм шүү дээ. Би ч юм уу өөрөө ер нь бол баг өөрийнхөө маркетинг хийнэ. Өөрийнхөө мэрэгчлэр бас өөөсөө яваалаа юм шиг дээ. Тийм. Тэгээ угаасаа яагаад би ядаж хэл зарим хүмүүс яагаад жишээлбэл чи ингэж хүмүүс юм хийгээд идэм бэ гэхээр мэдээж одоо энэ зах зээл дээр орж ирж байгаа хүмүүс маань юу туулдгийг би өөрөө мэдж байгаа учраас за ядаж жоохон зөвлөгөө өгье алдаж байгаа бити алдаасаа гэсэн одоо тийм юм хийж байгаа. Тийм учраас анханасаа хаб хийж эхэлчихсэн. Тэгээ яг тэр зорилго нь бол тийм байна. Алдаж байгаа хүмүүст жоохон ч гэсэн зөвлөгөө өгье.
Тэгээс хүн болгоо арилжааж болж чадахгүй. Гэхдээ хичээх юм бол болно. Хамгийн чухал зүйл нь нөгөө систем, сэтгэл зүй бүх зүйлүүдээ болж байгаа. Чи тэгээ EBC-гээ ажиллаж юм уу? Үгүйстэй хамтрагчтай. Төв бол манай EBC-гийн IB гэж явдаг. Би болохоор BD гэж явдаг. Манай тэгээ маркетингийн сууж байгаа байхгүй юу? Одоо ингээ 3 өөр төрлөөр EBC ажилладаг хүмүүс ингээд энэ ширээний ард суудсан ярилцаад ийж ин тий. Тийм чи төвөгийн бичлэгүүдийг өмнө нь эдитэлчихсэн үү? Үгүй. Эдитэлж үгүй сте. Хэлж байгаа юм шүү дээ. Бид тэр нэг машиныхын бичлэг хийж явуулсан. Тийм. Манай ч амарлаг машин унжсан шүү дээ. Ямар машин бэлээ? За яг тэрийг яриа. Ямар шиг байсан бэ? Зүг хэлээ. Яах юм бэ? Хэлж штэ. Зүгээр л бенз байсан. Зүгээр л бенз. Бенз зүгээр л бенз. За дараагийн асуултаа орлоо шүү. Алт хамт арилжаалах гайс байна уу? Чи юу н алтан дээр л арилжаа хийдэг шүү дээ. Тэгээд болчиход байна. илүү дутуу индикатороор биш. Аз, Лондон, Нью-Йорк сешна мэддэг зөвхөн Kiel зон дээр энтри хамт байх гэснээр хоёр анхааруулга тэмдэг. Одоо ч тэгээд янз янзын community ч юм уу сургалтууд зөндөө байгаа учраас тэрхүү өөрийнхөө одоо жишээл сонголт маш их байна гэсэн үг шүү дээ. Сонголтын донд нь бас чиний юу ч гэсэн байгаа шүү дээ. Сургаалт байгаа тий. Угаасаа нөгөө хүн болгоны арга барил өөр гэдэг шиг тэгээд хүн болгон угаасаа арга барил бол чухал биш. Хүн болгоо угаасаа болж байгаа. Ажилтгүй арга барил гэж байхгүй, ажилтгүй хүн л гэж байдаг. Тийм учраас ямар ч хүнтэй яаж болно. Тэгээд дээрээс нь нөгөө бас тэр үнэгээ зөв сонгохгүй бол нөгөө мэдээж энэ зах зээл дээр байнга адилхан харна гэж байхгүй шүү дээ. Тэнгүүд ингээ эсрэг зүйлүүд байгаа. Тэгээ хаб одоо яагаад бас ингээ одоохондоо төр завсарлчаад байгаа гэхээр нөгөө нэг нь олж явах нөгөө нь алдчих яах нөгөө хүмүүст амар нөлөөлөд өгөхгүй. Би ингээ авчлаа гэмт энэ мэдээж тэр хүн алдчих яах. Тийм учраас ингээ хамт хийх гэж байгаа бол нөгөө зөвлөгөө өгөхөд алдсан ч онсон ч ерөөхдөө тэгэл авж байгаа бол мэдээ чи авж байгаа алдчих байгаа бол тэрийг алдчих байгаа учраас нэгнийхээ сэтгэлзүйд бити нөлөөл үзүүлээ. Чи нөгөө өөртөө хамт сууж ярилцаа хийдэг хүмүүсээ хэлээд байна уу? Тэ ерөөхдөө. Тийм уусаа яг хабуудын яг алдаа нь шүү дээ. Та нар чи нөгөө нэг хамт сууж ярилцаа мөртлөөл эсрэг ороод идэг гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Зарим нь бай, зарим нь сэл харцдаг шүү дээ. Чи хүмүүстэй лайв чат хийдэг шүү дээ. Тэгж явахдаа хамгийн их алдчихсан үг чи хийдсэн. Нөгөө ерөөхдөө тэндээс нөгөө юм тийм янз янзын дорсомжууд байна л та. Тэнгүүд зарим хүмүүс ч нөгөө ер нь бол хаб хийхэд чинь тэгээд олохоор ингээ инээгээл алдахаар жоохон уртаа хараад суучдаг шүү дээ хүмүүс чинь. Тэгээд ер нь бол айгу буруу ойлголттой байдаг хгүй юу. Байнга л олох юм шиг. Тэгээ мэдээч хоёр олж болно, хоёр алдаж болно. Тэгээд дахиад гуравч авч болох хүмүүс ойлгодог байхгүй. Тэгээд тэрэн дээр нь одоо жишээл хоёр авчаад тэнгүү за угаасаа автаад одоо авах магадлал өндөр болчлаа гэдэг хүмүүс чинь маш хэмжээний дараагийн олтон дээр маш хэмжээний одоо рисктэй ороод тэгээд даасан шатдаг. За одоо ингээд гол чиний юмдаас хариулсан үү штэ. Хэдийг алдсан. Тэн дээр нэг юм дурсах гэдэг. Ярихгүй юм штэ. товчоор байна шүү. Тэр нь болохоор нөгөө хэдийг алдсан гэхээс илүү нөгөө юу байгаа. Үгүй ийм байхгүй да. Үгүй яг бид нэр тоол сонсгоо. Зүгээр тоогоо хэлээд тэгтээ. За лайв трейдэн дээр бол нэг 7000 цагийг алдаж исэн. Гэтэ тэндээс нэг юм тэрнээс амар нэг зүйл өгдөг нөгөө миний яг орсон цагээс шууд такка одоо шунжсахгүй бүр дээш жоох яваагүй. Тэг амар гоожоод би баа өгсөн байсан. Тэг тэндээс хүмүүс бас надад жоохон санаа харж ирсэн. Тэр бол амар сэтгэлд үлдсэн байхгүй. Буцаж очиж нөгөө тэг өөрөөгөө ороо буцаж гарамаарыг санагдчихсан шүү дээ. Яаж хамт хүмүүсээ царайг харах юм гэдэг. Гэхдээ угаасаа л энэ бол угаасаа л арилжаач хүн болгон туулдаг ингээд тулгардаг асуудал байхгүй. Тэр ихтэй ойлгох нэг нь байгаа, ойлгохгүй нэг нь байгаа. Тийм учраас хаа хэцүү гэдэг байхгүй. Чам дээр одоо ингээл надаа заагаад өгөөч би өстө юу ач мэдэхгүй байна гэл ингээл ирж байгаа хүмүүс аа штэ. Чи юу нэгэд хүнтэй ингээ яриануудаас нь одоо нөгөө хүнийхээ хандлага мандлага зан аран шангаар нь за энэ юу нь бол амжилттай трейдер болж чадах хүн байна ч юм уу. Тэр хүнийг юу н тийм уншдаг юм чамд байна уу? Тэр хүнийг чи тэгж харж чаддгүй. Гэхдээ ер нь бол ямар ч хэсэн хүн амжилттай трейдер болж чадах байх гэж боддог шүү дээ би. Ямар ч хүн байсан уу? Гэхдээ гол нь нөгөө нэг хүн болгон болж чадахгүй гэдэг шиг хүн болгон нөгөө өөртөө сэтгэл зүйтэд одоо би чи одоо хоёр өөр юм шүү давхарлаачлаа шүү дээ. Хүн болгон болж чадна хүн болгон болж чадахгүй гэдэг шиг. хүн болгоны сэтгэл зүй одоо жишээлбэл өөр өөр байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүн өөртөө таарсан тэр нөгөө менежмент одоо өөрийнхөө тэ арилжааны сахилга бат юмнуудыг өөртөө тохируулж хийж чадах юм бол тэр хүн болно. А хэрвээ тэр зүйлээ олохгүй ингээ гамблинг явах бол гэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яг тэгж харах бол хэцүү л дээ. Яг дотоод хүн ямар хүн байгааг мэдэхгүй учраас. Тэгээ би ч гэсэн одоо жишээлбэл арилжаа гэдэг баг одоо хийснээрээ баг өөрийгөө таньж байгаа шүү дээ. Би ингэдэм юм байна. Ийм үедээ ийм байд юм байна. Тэгэхээр би ингэ хийсэн байна гэд ер нь бол хийснээрээ маш их зүйлүүдийг таниад өөрийгөө олж байгаа шүү. Тэгээ одоо түмээ бит хоёрыг таньна нэзтэй тий. Бит хоёр ер нь
чиний харахад хэр арилжаач юм болж чадхаар юм шиг байна. Чи царай хараад хэлдэг. За хэвчээ мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ер нь жоохон ерөнхий зан чанарын хувьд жоохон мэдэн штэ. Иймэрхүү хүн бол явж чадна юм. Ер нь тэгдэг учраас нэг тиймэрхүү арилжаач юм болох чамд нэг иймэрхүү арга барил тохирнооч гэдэг юм уу тийм. Тэгээ над бас за хүслэг би ер нь бол нэг иймэрхүү гэж боддог гэж гоё хэлэлтэй. Төмөө бол дараахан юм чаа. Тэгээл болох гоё эсвийн арилжаа зүгээр юм болов. Тэгээ уртудаа удаан барьдаг ч юм уу тий. Сэтгэл зүйн доктортой гэж бодож байгаа учраас. Хүслээ. Тийм докторгүй. Хүслээ скал зүгээр ахав. Гэтэ ер нь бол би ч гэсэн юу ярих гэж байгаа юм. Юу асуулаа тийм. Тийм шүү. Бид хоёрыг харж байгаа чи хэр арилжаач юм болох нь уу, ямар арилжаанд тохирох нь уу гэж хэлээ. Болно болох хаа. Скал хүслээд бол скалфын зүгээр хаа. Тийм найз нь угаасаа л скалп хийдэг. Гэтэ угаасаа энэ бол ингэж явдаг шүү дээ. Хүн болгон шууд эсвинг болж чадахгүй шүү дээ. Хүн болгон эхэлж байгаа хүн болгон скалп хийдэг байхгүй. Тэгээ угаасаа тэгээд хонуулах гэдэг чинь ямар хэцүү зүйл шүү дээ. Тэр бүхэн одоо тэр тархлаа сууж ижил эсвинг болдог. Эсвийн хүн ч гэсэн шалан амар төвчөртэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэр талаар нь дүрэн шилж байгаа шүү тий. Тийм дансны хэмжээ ч гэсэн том ах хэрэгтэй шүү дээ эсвинг хийхэд тий. Тийм. Гэтэ би бол нэг тийж амар тэгж боддог юм аа. Зүгээр одоо тэр нөө дансны хэмжээгээс илүү нөгөө лотон л хамгийн чухал байхгүй. Жишээлбэл $1000 таах 101-ээр эсвинг гэж болно шүү дээ тий. Тийм учраас дансандаа биш. Ер нь бол лотондоо хамгийн чухал байх. Гэтэ ер нь бол $100 бол одоо бол алтан дээр эсвинг хийх хэцүү болсон л та. 0.1 томдоод байна гэдэг байгаа шүү дээ. Тий. Зарим хүмүүст тий. За, демо дээр баг лотоор арилжаа хийгээ 3 сар боллоо. Дажгүй яваад байсан рил болоод алуулаад байх юм юуных вэ гинэ. За, демо дансыг бол эхэндээ угаасаа заавал демо дансан дээр байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр нөө өөрийнхөө арга барилыг туршиж юм. Ямар ч юм болж гинөө миний арга барил болоод байна уу гэдгийг л яах нь үзчих хэрэгтэй. А тэгээ рил дээр болохоор яагаад чи зарим хүмүүс ингээд демо дээр болжсноор рил дээр болдог байхгүй. Яагаад тэгэхээр энэ дээр демо дээр сэтгэл зүй байгаа. Сэтгэл зүй байхгүй гэсэн хоёр зүйл л байгаа байхгүй. Тийм учраас ер нь бол тэрийгэ туршичаад заавал жижиг дансаар ч юм уу рил данснаар арилж явах юм бол зүгээр. Тийм. Шаал өөртөө мэдрэгж байгаа мэдрэмж бол бүр шаал өөр. Бол амар хуурамч тий. Демо дээр нэг $500 данс нээснэ. Даашгайх надаас за баю сэлүү гэдэг дөөхгүй алтайсэн. Тэгэхээр угаасаа л за бай гэл яг тэр үедээ ингээд доошо унаад ахгүй. Тэгээд унжаа ч гэсэн надад юу ч мэдрэхдэггүй шин. Энэ гэл данс нь багасчлаа. Да энэ 500-ээс 300 болчлоо. Ерөөсөө тийх юу ч надад нөлөөлөхгүй байгаа заяа. Ингээл $50 заяа анх цэнгэлж байгаа штэ. Тэгэл ингээл нэг хитгэн гэл дээшээ доошо хөдлөд бүр ингээл хамаг доторх юм ингээд пам болоод бүр амар сандраад байгаа хгүй. Ер нь ашаал өөрөө яг өөрийнхөө мөнгөөр арилжна гэдэг чинь тэр чинь яг жинхнээсээ өөрийнх нь юм юм сонирхолтой зүйл гэдэг шүү дээ. Би нэг $80-оор ингээд шатцсан гээ $80-оор 0.3-аар ингээд баядаад хайцсан байсан байхгүй. Тэр өвөөс шатцсан гээ мартсан байсан. Тэгсэн чи дансаа ингээд ухажсэн чинь $80 баланс байсан байхгүй. Доорны баланс байгаа. Тин чи үлийг аваа харсан чи бас нэлээд хөрхөн болцсон байсан $80 чинь нэгэдэн цолцсон байсан бэл. Вау, чи тэгээд яасан уу? Close position гэж татсан. Тийм тэгэл татсан шүү дээ. Тэг яг угаасаа тэн дээр чинь нөө сэтгэл зүй гэдэг чинь. Тэг хүмүүс ч яг ингээд жишээлбэл манад над дээр ч гэсэн зөндөө олон дэмжлүүд байгаа нь юу вэ гэхээр нөгөө маа сурагчид ч гэсэн яг нөгөө мартчих юм бол амар нөгөө ядаг тэгээ мартж байгаа даас нь нөгөө дандаа шатсан гэж хайсан хөрхөж жижиг даасууд л байгаа юм л та гэдэг. Тийм учраас хамгийн гол нь нөгөө сэтгэл зүй гэдэг чинь зах зээл дээр сэтгэл зүйн бизнес гэдгийг хэлээд ойлгох хэрэгтэй. Нэг өдөр 1000-ыг болоод нэг өдөр 100-ыг болоод ах юм бол өмнөх өдөр би 1000-ыг олсон юм чинь гэж боддог хүмүүс. Тэгээ хандгүй. Тийм учраас өдөр болгон 1000-ыг олж чадна вэ гэ. Тий. Тийм учраас хэдүүлээ угаасаа арилжаанаас авж байгаа эмоц шал өөр мэдрэгдэх байхгүй. Тэнгүүд яах ёстой вэ гэхээр зүгээр юм эхлээд тогтмол мөнгө олоод ч юм уу тий. Эхлээд ингээд ямар ч хэлсэн би өдөр тэдийг олно гэх тэрийгэ зорчих юм бол болоод байх хэрэгтэй. Тэгээ үнэхээр болж байгаа юм бол дараагийн сартаа дүнгээ өсгдөг ч юм уу тэгж явж болно. Тэгэхгүй бол хэлбэлцтэй байх юм бол нөгөө өмнөх ашиг нь өнөөдрөх бага ангууд хамлагдаад байдаг байхгүй. Эргэснээс төгөө өөрийнхөө номыг гаргасан тий. Тийм шүү дээ. Ном ихэд ер нь бол гарын авлага бүтээх хийж ярьсан. За тэрэнд нь яста баяр хүргье. Том ажлаар гарсан байна. Хизэнээс ингэж ном хийгээд эхэлж байна. Энэ ном дээр байгаа шүү дээ. Би нэг мангар асуулт асууж байна. За бүх үг өгүүлбэр 100% чинийх үү? Үгүй шүү дээ. Ерөнхийдөө ном гэдэг чинь би бол амар амархан гэж боддог байсан чинь ном гэдэг чинь маш олон хүний бүтээл амар олон цаана байгаа юм лээ. Жишээлбэл энэ дээр үг гэдэг нь үг гэдэг нь одоо наа чинь одоо нэг
нэг хүнээс нэг сурсан юм одоо бичсэн өгүүлбэр Одоо жишээлбэл тэг янз янзын одоо зүйлүүд байгаа шүү. Жишээл энэ дэр Монголын арилжаачдын ч юм уу те одоо нөгөө алдчихсан сургамж ч юм уу хүмүүст хэлхийг зорьсон зүйлүүдийг тусгаж өгсөн байгаа. За тэгээ дээрээс нь нөгөө олон одоо шилдэг яваа хүмүүсийн ч гэсэн нөгөө ишлэлүүдийг оруулсан байгаа шүү. Яагаад тэгэхээр ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэд. Тэгээ хамгийн гол зүйлүүд нь болохоор нөгөө алдаглаа систем үгээд тэг яагаад вэ гэхээр энийг бүтээсэн бэ гэхээр нөө яг Монголд ном гингүүд байдгүй шүү дээ. Тэнгүүд нэг бол зүгээр л Forex-ыг тайлбарлалцсан. Нэг бол зүгээр сэтгэл зүйн ном байдаг. Энэ дээрээ тэгээд бүх зүйлийг багтаахыг одоо зорьсон баа. Тэгээд сүүлийн үед чинь нөгөө order flow буюу бижэр зах зээлийн техник одоо шинжилгээ маань маш одоо тийм угаасаа хэрэгтэй гэдгийг хэн болгон мэдээд тэгээд судлыг гингүүд яг тийм зүйл байхгүй тэгээд айгүй хэцүү байгаа. Тэр ч ихсэн одоо багтааж өгсөн. Тэгээд яг сэтгэл зүй тэгээд арилжааны онл практик туршдаг. Тэгээд одоо нөгөө арилжааны журнал гэж хамгийн чухал зүйл байгаа шүү дээ. Тэр зүйлүүдийг багтаасан байгаа гэсэн үг. Тэгээ сүүлийн уудсууд нь дандаа одоо ингээд бие дааж сурж байгаа хүмүүс энэ номыг ингээд аваад ашиглавал ер нь өөрөө ингээд бие дааж сурах боломжтой юу? Боломжтой шүү дээ. Ерөнхийдөө Forex гэж юу вэ? Аагаас нь ахвал яа хүртэл заасан байгаа, яаж холбохыг хүртэл заасан байгаа гэсэн үг. Тэгээд миний нөгөө нэг бусад номнуудын уншингууд яг зүгээр тэр онлог хитрхи тайлбарлалцсан байдаг байхгүй. Би энэ дээр болохоор тэрийгэ товчхон тайлбарлаад яг арилжаанд яаж ашиглах вэ гэдэг талаас нь илүү оруулсан байна. Чи хамгийн сайн басан ном юу ийсэн бэ? Бис эмэгтэй ярих гартанаач. Тийм чи одоо нэг арилжааны ном уншил байж таараа штэ уншиж үзчихсэн мэт жишээлбэл мөвчингийн номын Дашка Машка гэдэг. Чиний яг хамгийн арилжааны сэтгэл зүй гэдэг нэг ном байдаг штэ. Тэгээ бас Candlestick гэж нэг. Хиний ном юм? Тэр Монгол хүнийх биш. Чи тэр тэдний номыг уншиж байгаагүй Монгол хүмүүс уншсан? Гэхдээ Монгол хүмүүсийн бичснийг одоохондоо уншсан юм жаагүй л. Гэтэ ямар ч сан Дашка ах юм бас номыг хальт уншижсэн. Тэр ямар санагдсан? Тэн дээр болохоор ерөнхий зөвөр Forex гэж юу вэ? Спорт гэсэн яг анхан дунд чатны юмнууд л байдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө яг юм order flow юм Монгол ном угаасаа байхгүй. Тий. Тэгээ энэ бүгдийг ямар ч хэсэн хүмүүс хэрэгтэй. Тэгээ журналаа энэ гол нь ном гэж ойлгохоос гадна гарын авлага гэж ойлгол тий. Бараг тийм ингээд өөрийн дэвтэр гэдэг ч юм уу. Яг бүх мэдээлэл нь урдаа байгаа ардаа журнал хөтлөж гэсэн. Журнал хөтэлдэг ийм хэсэгтэй байна. Тэгээ журнал гингүүд маахаа яг нэг дэлгэрэнгүй жоохон тайлбарлаж юм уу. Зүгээр нэг журнал биш. Одоо жишээл таны сэтгэл зүй чи ямар байсан бэ гэдэг ч юм уу те. Арилжааны мэдээлэл за тэгээд одоо тренд чи ямар байсан бэ? Одоо сэтгэл зүй ямар байсан бэ гэхээр тэднээс нь амар тайван байсан, сандралтай байсан. Тэгээд арилжааны мэдээлэл юм бол хідэн л хотоор яаж орсон юм гэж ашиг алдагдлын харьцаа гэх те. Тэгээд одоо жишээл 7 хоногийн график маань өсөлттэй байсан юм уу байсан. Эндээс бүх арга барилаа ерөөхдөө журнал төтөлч хүмүүс олдог учраас тэрийг маш сайн тусгаж өгсөн. Тэгэл нэг юм бүтээсэн. Алдагдлаас систем рүү. Тэр сам жоохон маркетинг явуулсан. Яалч маркетинг төгссөн юм байна. Одоо чамаагаар өөрөөр харж юм аа нэр маркетинг төөгөө гэж хараад ч байгаа шиг тий. Тэ ер нь яагаад ингэж ном гарах болсон бэ? Тэг яг нөгөө Монголд би жишээл анх сурж байхдаа яг ийм гарын авлах юм ном хайгаад ингээд айгүй хэцүүсэн байхгүй. Тэнгүүт одоо яг арилжаад одоо жишээлбэл мэдээж амжилттай арилжаачдыг одоо ерөөхдөө 3 зүйл байгаа шүү дээ. Мэдээж сахилга бат, сэтгэл зүй, мэдээж арилжааны онл болон практик туршлага. Тэгээ энэ бүгдийг эндээ багтаахыг хүсээд одоо хичээгээд тэгээ ямар ч энэ бүгдийг багтаагаад бүх зүйлийг мэдээлэл оруулсан. Тэгээд гарын авлага бүтээх хийж орж исэн. Тэгээ ямар ч бүтээсэн. Тэгээд ямар ч хийсэн энэ номыг уншаад дуусгаад тэгээ дээрээс нь нөгөө журнал отлоод эхлэх юм бол та ямар ч хийсэн системтэй болчихно. Тэгээ алдагдлаа систем рүү гэж нэрлсэн байгаа шүү. Nice. Алдагдлаас систем рүү гэж. Бараг гурлаа биш гэдэг шүү. Алдагдлаас систем рүү. Асуултаа дуусгах болгоно тий. Би бас чи тэр хүч аим гоё орж ирчихлээ. Жохон маркетинг явуучвал нөгөө юу яаж байгаа? Хэрэв энэ номыг авах юм бол маань өнгөө сургалт бас байгаа шүү дээ. Өнгөө сургалт. Тийм. Энэ ном чинь хэдэн төгрөг үү? Хэдэр ном бол 80,000-аар зарагдаж байгаа. Хаан зарч. Тэгээд захиалж авч болно. Эсвэл обс дээр ирээд авч болно гэж. Тэгээд хэрвээ ном авах юм бол манайхан өнгөө сургалтанд хамруулж байгаа. Тэгээд цаашлаад манай community нэгдэж болно гэсэн. Та намаа уншаад тэгээд дээрээс нь нөгөө сургалтандаа суугаад тэгээд манай community-д нэгдээд цогтой харилцааг явуулж болно. Бизнесээ санаа байна. Юу яа? Би наад номыг чи ингэж заарыг. Тэгээд дээр нь мөнгө нэмээд бартардаг гэж. Үгүй хуваа авъя. Болох уу? Тэгэхээр чи бас хэцүү шүү дээ. Яасан? Жичээр. Яасан наадыг чи бид Тэгээд нөгөө маха юу шүү. Одоохондоо маш бага хэвлэгдсэн байгаа. Тийм учраас дөрөв дуусчих واخ. Тэгээ угаасаа би нэг дээр стори хийсэн чи амар их асуугаад байхгүй. тийм шүү дээ. Манайхаа зүгээр ингэ залгаал хүмүүс танаа дээр ингэ ярилжааны тухай ном эдэг үү, ном ээ нүг асуугаад байдаг байхгүй. Одоохондоо бол нэг 100 идэл хэвлэгдсэн байгаа. Тэгээд зүгээр стори хийгээд ямар ч тэр хүмүүст зараагүй.
арай зарагдгоолаагүй гэлсэн байгаа. Тэгээ зүгээр стори ихтэл ямар ч нэг 30 хэд асуусан байхгүй. Хөөе чи бит хоёрыг ихтэй спонсорлоогүй шүү дээ. Энэ спонсоргүй юм одоо ингээ болио. Тийм шүү дээ. Нэг жоо хоошоо тавина одоо болно. Тий. Ер нь саяны энэ рекламны орон зайд оруулсан энэ намнаас ч бит хоёр мөнгө авна шүү байл. Тэр нь бит хоёр ядаж нэг хувийн ч гэсэн үг. Тий мод тарьсан уу чи? Мод өгөн штэ. Мод тарина. Би шал өөрөө ойлгочлаа. Мод өгөх гээд байгаа юм. Сайн жоохон өөрөө ойлгочихсон. Мод бол зөндөө тарьжсэн штэ. Эрдэнэд тарьжсэн. Тэгээд яг нөгөө нэг сургуулийн чинь нөгөө өдөрлөг болт штэ. Мод тарих өдөрлөг тарьжсэн. Тэгээд манай гэрчээ өөрөө бас зөндөө олон модтай. Чи хэдэн мод тарьжсэн? Хэд тал тоолж үзээгүй. Би тоолж үзсэн. Би яг 1000-ыг тарьжсэн шүү. Тийм их үү. Би тэгж. Маа аав ээж өөрөө нөгөө цэцэг хөлөмжтэй. Тэгээ маа яг нөгөө юу ч юм бол. Чи шүүдрийн усаар цайж ханж өгч ирсэн үү гэж дээ. Заагүй. Тэгээ амьдралдаа одоо хийх ёстой зүйлс гээд байгаа шүү дээ тий. Би бүр тайвширч Би ч одоо модыг нь тарьчиж, номыг нь бичиж, одоо шүүдрийн туслыг хурааж ээжтэй цай чанаад өгчүүлчих ч гэсэн буян цаг боллоо. чанж өгөх үү? Тэрийг ч ихтэй мэдэхгүй. Яг Чиний үсэн хэцэн үзэлтэй яадаг. ямар ч оролдож үзье гэтээ хотлаа л та. Яагаад? За одоо ингээд чанах юухан байсан бэ те? төөгөө хүмүүс ингэж байдаг байхгүй юу? Төөгөө дансаа амирыг харуулдаг. Одоо алдагдлаа амирыг харуулдаг, ашгаа их амир харуулдаг. Чи юу нь яагаад тэгж амирыг харуулад тий? Одоо яг ингээд арилжаанд чинь зарим хүмүүс угаасаа яг ийм байдалтай байгаа. Яг нөгөө яг эндээс энэ зах зээл дээрээс яг үнэхээр мөнгө олж болд юм уу? Тий. Эндээс энэ чинь баг боломжгүй юм шүү. Тэр хүмүүс өөртөө яг харсан юмдаа л итгэдэг шүү дээ. Тийм учраас зүгээр яг тэгж мэдээж би өөрийнхөө яг бодит дансаа харуулад энэ зах зээл дээр ч гэсэн боломж байгаа шүү гэдгийг харуулахыг хүсэж байгаа гэсэн үг. Итгэл төрүүлэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зах зээл дээр байдгийг шүү гэдгийг харуулахын тулд тэг үнэн бодитойгоор дансаа харуулдаг. Тэг нэг орой ингээл чиний нөгөө нэг хийсэн бичлэгч амар спонсор толцсон ингээл сторийн донд яваад амар олуулаа энэ офсын ширэн дээр суудсан ингээл хуцыг бүр ингээл урталтай амар олон тавьж юмс. Тэг бүгдээрээ ингээл цэгэрдсэн заяа. За энэ дээр ингээ хэдэн мянган төгрөгийн ашигтай байсан байна. За энэ бол саяхан яасан. Энэ хэдэн зуун ашигтай. За энэ дээр ингээ харж хэдэн мянган ашигтай ингээ тэгэнгүүт чинь би хүртэл ингээ арилж амар санагдчих байхгүй амар нөлөөлт юм билээ тэр чинь. Уус хүний нүдэн дээр тэгж амир хүн харуулад гарчих юм ч гэсэн. За одоо би ч гэсэн ярьж байгаа хэлж байна. Ашиг олоо гэж бодож байгаа юм чи. Зарим хүмүүс маань яг нөгөө тэр бүгд одоо зарим хүмүүс ч юм бол зүгээр л олж байгаа харуулад яг данс масаа яг бодтой харуулдаг шүү дээ. Тэнгүүт би болохоор яг хамгол одоо зүгээр хүмүүст хэлхий зүйл нь яг бодтой болж байгаа зүйл шүү гэдгээл яг юм боломж байгаа шүү гэдгээл харуулах зорддог гэсэн. Тийм хүмүүс бас ингэж айгүй их асуудیں۔ Та нар ингээ бөөндөө суучаад ярилцт юм уу? Би та нартай хамт суугаад ярилцж болох уу гэдэг байхгүй. Яг одоо тэр бичлэгийг чинь л надтай адилхан үзсэн тийм хүн л ирээд асуугаад байгаа байхгүй. Тэгээ тэрэн шиг одоо ингээ хүмүүс би тантай хамт ярилцж болох уу гэд хүн ирүүл чи тэр хүнтэй хамт ярилцах уу? Ярилж штэ. Чи надтай хамт ярилцах уу? Эхлээд чам төлбөр төлөх ёстой тий. Үгүй штэ. Юу байгаа юм. Зарим хүмүүс болохоор маа одоо жишээлбэл яг нөгөө VIP community гэж байдаг. Яг маа баа хамт ярилж яадаг хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгээ би өөрийнхөө харах үнцэг ч юм уу да хэлдэг. Тэн дээр болохоор ямар нэгэн төлбөр байхгүй. Зүгээр л EBC дээр ч юм уу те тодорхой хэмжээний депозит хийгээд тэгээд орох хэрэг нэгдэж. Түүнээс ямар нэгэн төлбөр бол байхгүй шүү. Тэгээ би бас нөгөө нэг зарим хүмүүс хаяа нэг одоо чил надад одоо өдөрт баг утсан дээр таад харах юм бол баг багада 10 хэдэн сургалт асуудаг байхгүй. Тэгээд нэг удаа ингээ үнгүү ингээ сургалт хийгээд үтсэн байхгүй. Тэгсэн чи ямар ч нэг үр дүнгүй яг үнгүү юм гэдэг чи ямар чанаргүй болт юм санагдаад зөвхөн хүмүүс за ямар ч нэг очиж тий яг сурахыг хүссэн хүн ингээд тэнгүү зөвхөн тодорхой хэмжээний маш одоо сургалт хийх юм бол зөвхөн маш бага төлбөртэй чанартай цөөх авахыг гэж байна. Тийм шүү дээ одоо бид нар ч гэсэн тий нөгөө мөнгө төлсөн юм чинь жимэндээ явна гэж явдагтай яг адилхан шүү дээ. Тэгэхгүй үнгүү жим гэх юм бол тэгэл ихний нэг өдөр нь очичвол тэгэл тэрнээс хойшоо үнгүүм чи ингээ очихгүй шүү дээ. Тий яг үндэ гарах үр дүн нь адилхан байгаа тахт чинь мөнгө төлсөн байгаа үедээ бол бүтэн сар яваад дуусгаж байгаа хгүй тий яг тэрнтэй ер нь л адилхан шүү дээ. Гэхдээ ер нь эндээс баахан сургалт ойлгож ерөнхийдөө сургалт л маш бага хийдэг. Тэг яг үнэхээр хүсэж байгаа хүмүүс байх юм бол за ямар ч ингээд онлайн заагаад өгөө. Мэдээж надад цаг зав байгаа учраас тэрийг ашиглаад хүмүүст нь мэдхийг хүссэн юм заагаад өгье. Тэг мэдээж маш таад харах юм бол маш бага төлбөртэй хийдэг. Тэгээ цөөхөн авдаг. Төгөө тэгээ одоо арилжаанаас олсон мөнгөө юунд зардаг вэ? Тэгэл амьдралдаа л зарна шүү дээ. Ганц биш те. Тэг ганц бий. Яагаад гэдэг чинь сайн одоо яг нээр тэнэг асуулт яагаад олдоог л шиг шүү дээ. Чи одоо амьдарч байгаа байр арилжааж авсан уу? Тэг арилж. Ер нь бол миний бүх одоо жишээлбэл амьдралын яг
бүх зүйл ер нь бол арилжаанаас үүдэлтэй. Би чи өөрөө нөгөө баг нэмхээс биш хасгаас эхэлсэн шүү дээ. Арилжаанд ахын эхлээд хаалгаламжаа дуусгаад за тэгээд нөгөө сургалтын төлбөр энэ төрөө өрөө зөндөл асуудлуудтай үүсчихсэн. Тэгээд нөгөө зарим хүмүүс бас энэ тулгардаг гэж магадгүй нөгөө гэр бүлийнхэн маань бас айгу эсэргүүцдэг гэсэн юм байна. Мэдээж ойлгомжтой л тэ хадгалсан мөнгө байхгүй болгоцсон. Тэнгүүд чи нэг компьютерийн ард суугаал нэг юм хийгээд ах юм. Нам өрөө тоглоом тоглож чинь бойлмол гэл маш хэмжээний нөгөө дайрлууд ирдэг гэсэн. Одоо гэрийнх нь яаж? Одоо бол асуудал шүү дээ. Одоо бол би чинь олж үзүүлээд байгаа юм чинь олж үзүүлээд тий аав ээж одоо бол баг тийжсэндээ харамсдаг л гэдэг. Аав ээжтэй авч өгчээсэн хамгийн үнэтэй бэлэг чинь юу байсан бэ? Үгүй гэхдээ би бол ямар ч янз янзын зүйлүүд ялангуяа нөгөө сар алга мэдээж тогтмол тэр хэдтэй нөгөө аав ээж орчинд тэр хүмүүс өгч учраас тодорхой хэмжээний мөнгө явуулдаг. Гэхдээ тэрнээсээ илүү нөгөө 10 жилдээ жоохон төрсгөө хөхтэйсэн. Их халууцуулж ийсэн. Одоо тэнгүү тий амар төрсгөөсөн шүү дээ. Тэгээ одоо болонгууд хамгийн миний өөрөөрөө бахархдаг зүйл нь тэр хүмүүс нөгөө ихтгэл нь жоохон сэрэгцэн. Тэгээ ямар ч юм одоо миний хүү чадчих чинь гэдэг ихтгэл авцсан болохоор. Итгэлгээ авцсан болохоор тэр бол тэрэндээ амар бахархдаг. Тэгэхгүй бол нөгөө хүмүүс аав ээжийнхээ итгэлийг алчгарч бас хэцүү шүү дээ. Байнга залгаал тий. За чи юу гэж яаж яаж гэл. Эдгээр курс 2 дугаар курс 3 дугаар курс мөрс чинь нөгөө алддаг үе хийсэн болохоор байнга шүү дээ. Юу хийж чи юу хийгээд яваад байна. Энэ дэсэн мөнгө хайчих байлэрсэн. Дөрсгөө хөхөдөөс чи 10 жилдээ хэдэн хөхтөө өргөжчихсэн бэ? Хүүхэдтэй. Охинтой. 10 жилдээ манай үеийнхэн чи ер нь 10 жилдээ би ер нь сакс тоглодог байсан. Тэгээ спортоор хичээлээр охинтой өргөж үзээгүй. Тэгээд PC тоглодог байсан. PC амар их тоглодог байсан хэрэг. Чи чи одоо 23 таа шүү дээ тий. Хэдэ гэстэй. Яг үргэлжчихсэн гэвэл 2 л байна. Үрхээгүй хэд. Тэр нууцаа гэхгүй. Үрхээгүй яасан. Гүй зүгээр л хэцэж үзчихсэн л. Яг албан ясны магадaltaй 2 хүн байна. Магадaltaй. Албан ясны гих магадaltaй. Чи тэр хоёр доош бүр итгэлгүй байгаа мó те. Яг 2 л хүн байна. Яг тийм харилцаатай байсан. Үргэлжлэн харилцаатай байсан гэсэн үг. Үргэлжлэн харилцаанд орохоор төөгөө өөрөө яг ямар хуу хүн болдог вэ? Чи найз охинд амар их бэлэг авч өгдөг үү? Тийм аль болох гой цагийн өнгөрөхийг л зорддог та тэгээд. Quality time. Гэтэ бас чи хамгийн амарлаг quality time өнгөрсөн газар чи хаана вэ? Найз охинд байгаа. Хаана вэ? За. тэгээ хайнаар манайд юм. Тэгдэг байх нь шоктоо да. Хайнанд quality time өнгөрөөгөө. Чи маш тийм явсан. Өөрсдөө яг мэдээж цуг одоо цагийг гой өнгөрөх юм чи мэдээж аль болох тий. Тэр үнэ гой байлгах ч юм уу гой газруудаа үүсгэх ч юм уу аль гой газруудаар нь явж үзсэн. Тий. Тэгээ бас анх удаа нэг эмэгтэйнтэй аялж үзчихсэн тэр үед. Тэгээ бас эмэгтэйний шопинг хийх гэдэг чинь бас асуудалтай юм билээ. Яг нэг үгүй шопинг хийх гэдэг чинь нөгөө эрэгтэй хүмүүсийн хувьд чинь нөгөө амар цэлхуутай юм билээ. Тэр үед мэдсэн. Эзэд дуусах юм болоо гэж хүлээгээд ийдсэн та. Чи ээжтэй хамт ингээд өмнө шопинг хийгээд гадар хамт явдаг байсан юм. Үгүй шүү дээ. Би чи ер нь дэлгүүр хэсэг аим дургу байхгүй. Чи ээжийг авч хайнаа явахгүйсэн ер нь. Харин тийм ээ. Гэхдээ яах вэ энэ чи хүн найз охинтойгоо нэг дөрөвтэйхөө явчих гэхээр хачитлаас. Чи ээжээсээ хүү байна гэсэн мэстэй чи. Шүүдрээ усаар цайч унж өгөхөөс өмнө хайнаа авч өгөл та чи. Тийм ээ. Явж явнаа мань үн тий. Тэгээ ээж аав дээр бол Тэнгис талаа үзүүлнэ. Тий, үзүүлэн тэгээ дээрээс нь нөгөө тий тодорхой хэмжээний одоо нөгөө нэг хэлэхгүй байгаа боловч нөгөө байнга сар алган амраад гэдэг ч юм уу тийм зүйлүүд байгаа шүү дээ. Чи хамгийн их хэдэн ашиг татчихсан. Хамгийн их шүү. Чиний одоо энэ бүхэл арилжаа гэсэн жилийн турш. Яг нөгөө нэг мөнгөн дүн гэхээс илүү яг миний хамгийн дорсомч. Мөнгөн дөнгөөрөө мөнгөн гэх юм болоо шүү дээ. Чи зүгээр л дүнгээ хэлчих. Хаамагныхаа дансруу татдаг. Тий хаамаг. Тэгээ хаамаг нэг чинь сүүлийн үед дандаа Binance крипто гортод амар байдаг болохоор. За тийм л дээ. Гэхдээ тэрнээсээ тэгэл хаалгаагаал оруулж ирнэ шүү дээ, тий. Хамгийн их нь 30 эд л татчихсан баг. 30,000 юм уу? Тийм 34,000 доллар. вау. Гэтэ миний ер нь бол бүх юм чин та дараад харуул ил шүү дээ. Хэдий татчих юм Чи тэр мөнгөө яаж үрсэн? Яаж үрсэн гэж тэгээд би ч бас залуу байгаа учраас яг тийм амар өрх тал дээр бол өмнө нь болохоор амар өрлөгөн байж байгаа алдсан байхгүй жоохон хөөрж аваад тэгээд жоохон буруу саах юм бол өрхөн буцаага байрны тавьдаг гэдэг. Буруу саахтай яа саахдаг байсан. Гэсэн. Манай хин чанг гарсан гэтэл шин. Хаяа орноо. Дортой юу? Үгүй ээ одоо дургу шүү дээ. Ер нь бол тэр үед дургуж яах вэ? Дахиад таарваач. Тэгээд тэр үед болохоор өөрөө тэнд юу гэж явжсэн чинь. Тэгээд найзад майзуудтайгаа шавуудаад ч юм уу янз янзын зүйлүүд зөндөө хийдэг гэсэн хэрэг. Тэгж байгаа жоохон ингээд том алдаад
За ерөнхийдөө жоохон доктортой ч юм уу те дараахан байх хэрэгтэй байна. Болж байгаа бол ингэх хэрэгтэй байна гэдэг. Одоо л ерөнхийдөө жоохон хадгалах маяг руу. Тэгэд би түрүү хэлсэн ш нөгөө жоохон нөгөө арилжаа идэх хүмүүс маань ингээ харангуут удаа ийдсэн 30-30 гарцсан хүмүүс жоохон өөртөө жоохон яахгүй л нөгөө өсмөсөн стресстэй байдаг учраас жоохон өсмөсөн царайж гэдэг юм уу те. Тэнгүүт одоо болохоор жоохон бит бизнес руу төлөвлөрөөд бас юм хийж эхэлж байгаа. Мөнгөөрөө гэсэн үг. Олсон мөнгүүдээрээ тийшээ зарж байгаа гэсэн. Тэгэл янз зүйлүүд яг нөгөө ирээдүйн амьдралынхаа баталгааг босгохгүй л бас яг үгүйсээ явж байгаа юм шүү дээ. Good job. Тэгээ угаасаа яг суралцаар явж байгаа. Одоо зөндөө суралцах баг. Алдаг класс систем рүү гэж. Класс систем рүү явж Чиний үгийн цаанаас яг нэг тэр өгүүлбэр орж ирмээр санагдаад байна. Ягаад ч. Тэгээ угаасаа яг нөгөө түрүү хэлэх гэсэн зүйл болохоор нөгөө дурсамжтай гоё ашиг зөндөө байгаа байхгүй. Хамгийн гол нь нөгөө амар уналтаас ёо эндээс гоё ямар гоё юм бэ гэх мэдрэмж авч ирсэн зүйлүүд нэг 3000 доллар одоо олоод гол нь мөнгөнд үндэ биш. Тэндээ бүр амар баярлж ирсэн байхгүй. Яг нөгөө анх удаа тийм том ашиг гэж юм уу те. Татаад тэр өөрөө бас нөгөө сургалтын төлбөрийн аав ээжээс аваад тэгээ арилж ийдсэн байхгүй. Тэгээ алдвал яана гэмлээ ээжтэйсэн. Тэгээд ямарсан ашиг татсан. Тэгээ зөндөө олон асуудалтай байсан. Тэднийгаа ч гэсэн жоохон зэгцлээд амар гоё аз жаргал авчихсан тэндээс. Эхний арилжаа гэсэн чинь өөрийнхөө сургалтын төлбөрөөр хийчихэж байгаа. Тэгээд тэндээсээ гэтээ ашигтай анхных бол биш. Зүгээр анхны дурсамжтай татаа авалтахгүй нөгөө гоё миний хамгийн гоё риск өндөртэй. Харин тийм амар риск байсан тул та. Гэтэ ер нь арилжаа хийж байгаа хүн болгол ямар ч нэг рисктэй байд юм аа. Тэгээ зарим хүмүүс маань өөр зээл тавьж арилжаа хийдэг. Битээ тэгэрээ хамгийн том алдаа шүү. Тэгээ нөгөө хүн нөгөө нэг яг миний нөгөө хамгийн чухал зүйл нь хүн нөгөө хад нөхрөө унчвал одоо өөр зээлтэй орчвол тэрнээсээ гарах чинь нэгээд улам эрсдэлтэй зүйл хийгээд улам өнөхөө ухаад идэх байхгүй. Тийм учраас яах нь манайхаа өөр зээл тавьж арилжаа хийж болохгүй шүү. Тэгээд энэ зах зээл ч яваасаа харгистэй үсээ сошиал мошил төр харангууд биднээс крипто маш том арилжаач амар оруулж иж гэж та тий. Тэнгүүд эд чинь нөгөө маш олон хүмүүсийн нөгөө хөрөнгө босгоцсон. Тэгээ тэрийг алдсан сэтгэл зүгээд хэлэхгүй ч гэдэг тий. Тийм учраас манайхаа мөнгө зээлж арилжуулах. Өөртөө дарамттай арилжаа ерөөсөө хийж болохгүй. Зээл аавна гэдэг чинь өөрөө дарамт. Тэгээд дээрэс нь тэрийг арилжаа хийгээд шатаач хамаал бүр аимшигтэй юм бол шүү дээ. Тэр мөнгөөр арилжна гэдэг хүний сэтгэл зүй бас амар хэцүү байх шүү дээ. Тэг өөрийнх нь ч мөнгө биш байхад чинь тий. Тэгээд зарим хүмүүс болохоор нөө энэ нэг ашиглах гэхэд нөө хөрөнгө оруулалт авдгүй гэж хавдгүй шүү манайх. Зөвхөн өөрийнхөө мөнгөөр л арилждаг. Оо тийм үү. Би чамд хөрөнгө оруулъя гэж бодчихсон шүү дээ. Чи энэс тавчвал та. Би чамд өгөө. Дараа сарын цэлэн гараа гэхгүй. Дараа сарынхаа цэлэг чамд өгчөө гэж бодчихсон шүү дээ. Энд ямар гоё ашигтай арилжаад байдаг бол надад нэг ядаж нэг нуглаад өгчих байх гэж бодсон. Чи нэг тийм амиа уралмаар санагдтал тийм сэтгэл зүйтэй болтлоо алдаж үзсэн үү? Үзчихсэн шүү дээ. Хэдийг алдажсэн. Тэр болохоор нөө өрөнд орж исэн байхгүй хүний мөнгө алдаад. За хэдийн өрөнд орсон. Яг тэр үедээ би тэр үед чинь 3 дахь курс хэлв. Тэгээд байр түрээсэлдэг байсан. Тэгээ нэг хүмүүнээс мөнгө авч арилжаад алдаад тэр үед чинь болохоор яг тэр үедээ одоогийн бодонгууд маш их мөнгө биш л те. Нэг 50 эзэн өрөнд орж исэн байхгүй. Тэгээд тэр нь болохоор би бүр амар зөрөгтэй юу гэхээр нэг ахыхаа 99.1-тэй дугаар нь банкст барьцсан тавьж арилжсан. За. Тэгээд алдаад. Тэгээ ерөнхийдөө энэ зах зээл дээр 100% байдаг гэдэг зүйлийг 100% зүйл байдаг гэдэг тэр үед мэдсэн баг. Яагаад тэгэхээр бүр ингээд нэг 7 хоногийн л доороо зүгөө үссэн. Тэнгүүд би ч өмнө нөгөө цагийн лаа зүгөө үсч мөсөн хүч зүгөө хийнгээд орж мөр аваад идэх гэсэн чинь нэг өглөө ирцэрсэн чинь ингээд 7 хоногийн лаа зүгөө доороо гэвт амар өссөн. Тэнгүүд нь сэлдээд тэгсэн чинь дээрээч бараг зүгөө амар өсөөд тэгээ би тэр болгоно нэмсээр аа тэгээ тэр мөнгө алдаад өрөнд ороод тэгээ банкус тамийн гол нь сар болгон 8 сая гаруй төгрөг төлдөг байсан юм. Тэгээ тэр үед бол яг ингээд хамгийн том асуудал нь аав ээжээсээ бас зөндөө мөнгө авцсан. Тэгээ яг эхний сарын төлөлтийн бол аав ээжээсээ Солонгос руу сурлаа гэж хотлайлж авчихсан. Тэгэл яг тэр үед нөгөө аав ээжээ хэлж ийсэн үг ч гэсэн амар хэцүүсэн. Яагаад гэвэл яг ингээд эцсийн бараг ингээд юмаа таш авахаж юм өглөө шүү гэд. Тэгээ тэр үед болохоор ингээд цаашдаа яахаа мэдэхгүй мэдээж ажил төрлийгээд тэр мөнгийг олж чадахгүй учраас яг яахаа мэдэхгүй. Тэгээд Солонгосын виз энтергөө Солонгос руу ажил хэлж үзсэн. Тэгээ виз нь гараагүй гэсэн тий. Айлын ганц уу? Үгүй шүү дээ. Дээр ахтай. Тэгээ ямар ч хэлсэн одоо ингэ бодонгууд тэндээс бас амар хүн нөгөө нэг уналтнаасаа бас яг зөв босч чадах юм бол амар зөв бос. Ингээ илүү амжилттай болж чаддаг юм л тэр тэндээс айгуу соромж аваад тэгээ тэндээс бас шинэ юм зүйлүүдийг хийх гэдэг тийм яг тэр уналтаас одоогийн би бас бүрдсэн баг. Тэгээ уналтаасаа гараад бас жоохон саагаад буцаад байрандаа очиод тэгээ одоо бас явчлаа да. Алдагдлаас систем рүү. Уналтаас төвөр үү? Тэр л амар хэцүү. Тэр үед бол мэдээч
амар тийм үе бодогдчихсэн. Гэтэ яг нэг нөгөө хэлэхэд нөгөө яг тэгж тэр бодлыг няцааж ирсэн зүйл мэдээч аав ээж юм байгаа учраас тэр хүмүүс их ордор орж болох гэж бодчихсон доо. Тэг чи тэгээ Солонгос руу явцсан бол яа. Ямар азар гараагүй юм те. Хийцэн гараагүй манай үлдсэн байгаа байхгүй. Тэгээд угаасаа Тэгээ очоод тэнд одоо за Солонгост ажиллалаа ч ихсэн тэндээ чи арилж байгаа хийн штэ тий. тийм ямар ч хэсэг хийхгүйсэн баг. Тэнд бол яг гарцсан бол хийхгүйсэн баха. Би ерөнхийдөө яг айлтнаас амар том травма төрөд авцсан. Ямар ч ихлэ өрөө дарайл гэж үзэхсэн баг. Тэгвэл шал өөр замаар явах байсан юм шүү. Тийм. Монголд ямар ч нэг өрөө дараа тэрний дараа бас хийж магадгүй шүү дээ. Тэр бол ямарчсан нэлээд хэдэн жил ямар ч өрөө дараатлаа ажиллах байсан. Ажиллах байсан баг. Тийм. Тэр л амар хэцүү байсан дөө. Амар хэцүүсэн. Тийм. Хүн болгон гэхдээ ер нь бол эндээс харахад хүн болгон угаасаа алддаг. Тэгээд алдааг махан ямар ч байсан ямар нэг гарц заал байдэн шүү. Бити шантраарай л гэж л та. Тий, чи тэгээ тэр одоо алдагдaltaй тэгээ тэрнээсээ одоо өөрөө яаж гарсан бэ? Хамгийн гол нь тэгээ одоо тэр чиний туулжсэн тэр мөч дээр чи одоо яг байгаа хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүс зориулж нэг чи үг хэлээч. Аа. Тэгэд маа нэг ах нар бас ямар тусалж исэн. Тэгэд тэр үед болохоор маа нэг ах байсан бохгүй юу? Нэг энэ амьдардаг. Тэгэд би яг үнний хэлээд очиж гуйж исэн чинь бас хамгийн амар асуудалтай зүйл нь юу вэ гэсэн чинь нөгөө өөрөө 2 3 байртай. Тэр нэг байраа бас маган байрцантай зээл авч өгчсэн. Тэгвэл сайн хүний тусаар чи өөрөө ер нь бол буцаад ингээд босч ирсэн биз дээ. Тэгээ тэрийг нөгөө хамгийн гол өөртөө баярлдаг зүйл нь бас ээж аав маань мдээгүй байхгүй юу? Тэрнээс амар баярлдаг. Тий. Одоо л мэдгүй юу? Одоо л мэдгүй. Чи мэдгүй саргал дууссан тий. Одоо мэдэл ч одоо ээж аваасаа нууж Тэгээ дээ. хамгийн гол нь бас нөгөө хүмүүсийн дарамт нь битээ тэгэрэй гэж нөгөө арилжаа ээж байгаа хүмүүс нь ээж аваас гад нөгөө хамаатан садан уял ахнар махнар амар дарамтлж орж ирдэг байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө хадгаламжинд нөгөө байсан мөнгөний алдчихсан гутал чи нөгөө нэг аав ээжийнхаа ингэж ингээд дуусгачлаа. Тэгээ мэдээж тэр хүмүүс яг цаана процессыг ойлгохгүй шүү дээ. Мэдээж хүн бол мэдээж алдъя гэж болохгүй. Мэдээж амьдралаа ойлгох чи гэдэг ч юм уу. Сайн зүйлийг бодож орж байгаа. Тэгээ мэдээж алдах зүйл байна. Тэгээ арилжаач хүнийг ер нь бол арилжаач хүн л ойлгох юм дөө. Тэгээ арилжаач хүмүүсийн эхнэрийг би бас амар хүндэлдэг шүү дээ. Яг ингээд тэр хүмүүс ингээд сайн хүнтэй учирсан тулдаа л одоо явж байгаа байх гэж боддог. Ягаад тэгэхээр өөсөө амар хэцүү сэтгэл зүй алдна ингээд докторгүй амар хэцүү үеийг даван туулжсэн. Тэгэд би бас нөгөө анхны X дээр амар одоо бодонгоо тэр үед чи яг миний алдагдaltaй үед хамт байсан. Тэнгүүт чинь болохоор амар ингээд одоо бодонгууд тэр үед амар олон ингээд өөрийн мэдлгүй ингээд алдагдлын уураа ч юм уу тэ тодорхой хэмжээний сэтгэл зүйүүдийг Чи тэр хүнд гаргацсан юм уу? үгүй тэр үедээ гаргаж ийн гэж бодохгүй шүү дээ. За Тэнгүүт одоо ингээд алдсан үедээ жоох ингээд дугаа хураадаг ч юм уу. Яг ууралж амар тэгж ууралж үзээгүй. чи одоо тэгэхээр тэр хүнийгээ сайн хүн байжээ гэж дурсаж штэ. Тэ сайн хүн байсан. Одоо чи сайн гэж буцаад байгаа л дээ. Одоо чам дээр ингээ буцаад ирья гэвэл чи тэр X-ээ хүлээж авах уу? Гэхдээ ер нь бол миний зөвөр тэр бодол нь болохоор яг тэр хүн болохоор яг хэцүү үед ганц байсан юм баггүй юу? Яг тийм учраас Тэр хүн чи хань болох хүн байж тээ. За энэ чи хань ч байсан юм шүү. чи сайн хүн алдсан юм шүү. Гүү ах уу. Гүү ах. Одоо асуул. Тэр хүн чин чам дээр чи миний яг л хайрлах хэвээр хүн байжээ гэж буцаж ирвэл чи тэр хүнийг хүлээж авах уу? Үгүй хаа. Яг энэний нөгөө нэг гол ас. Нөгөө жаргал шиг явуулаад зовлон гэдэг шиг болох юм шүү дээ. Тэгээ ер нь ийм штэ. Хүн чинь нөгөө нэг би бас хүн болгоно нөгөө амьдралаас нь сонсож ангууд яг юм одоо хайртай биш ч гэсэн ингээд сайныг хүсэж явдаг хүн байт юм лээ. Яг ингээд амар одоо хайртай биш ч гэсэн одоо тэр хүмүүс яаж яваал даа гэдэг ч юм уу тийм амар сайн сайхныг хүсэж явдаг. Чи тэр хүнээ одоо яаж явааг нь харж байна уу? Үгүй штэ блогнд байдаг болохоор харахгүй. Юу чи блог ерөөсөө Наваг блог. тийм байл үү тийм. за болж моог. Чи сая хэнийг илж өгөөш дээ. Болж мог гинэ. Төөгөл блоглоос юм чи болж моог. Тэгээд тийм байсан болохоор бас өдөө зэрэгтэй явж байгаа шүү. Тэгээд уусаа хилж амжаагүй юм. Тэгээд баярлаа үзүүлээ бас. Үзэл бас баярлаа. Үзээсээ тий. Үзээсээ тий. Зүгээр л уусаа яг нөгөө хүн чинь амар хамсдаг зүйлүүд амар олон байдаг шүү дээ. Тэр үед болохоор амар ингээд миний хажууд бас хэцүү ингээд мэдээж байн алдж байгаа. Тэгээ мөнгөгүй. Тэгээ амар хитээд тэр үедээ ингээд амар юм боддог гэсэн. Би чадхал юм бол тэр хүнд амар гоё бахархуултай гоё юм хийднэ гэсэн. Тэгээд тэргээс яг чадахын өмнө салцсан л та. Би яг уйлаа. Нэг муухан киноноос дээр явжсэн дээ. Тэр бүр велос цэлэгэл ирж.
Тэгэд яг нөгөө хэлж чадаагүй болохоор амар баярлдаг шүү. Баярлаа. Йоо. Баярлаа. Чи ихтэй бас ихтэй жүү сайн X байна бас дэжүү шүү. Болж шүү. X муулдаг залуус бол муухай. Мэдхгүй тийм хүмүүсийг ойлгодог шүү. Тийш үү? Яагаад даа тий. Хайртай X нэ. Тий. Хаас нь өөрөөс нь холдоод явгот муулж энэ тэр юу вэ тий. Тэгээд угаасаа бас угаасаа амьдралаар амар олон зүйлүүд хийх юм лээ. Тэгээд миний боддог зүйл болохоор угаасаа одоо миний ирээдүйн хань ч юм уу, найз хүн ч юм уу угаасаа ганц л амьдарч байгаа. Би ч гэсэн ганц л амьдарч байгаа учраас нөгөө хин нэгний гуйж биш. Яг хийгэндээ сэтгэл хангалуун, яг хинийхээ төлөө байгаад тэгээд угаасаа ганц л амьдрах юм чи хоёр Хүсэж байгаа эмэгтэй та төвгийн инстаграмыг хин ингэ тавь. Тэхэн гаргая. Тэгвэл угаасаа нөгөө нэг амар амьдралтай хүмүүс байд юм байл шүү дээ. Сүлд ингээд амьдралаас харангуй. Тэнгүү тэр хүмүүс чи одоо өрөвдөлтөй ч юм уу тий. Тэр нь ингээд зүгээр л ганц л амьдрын шүү дээ. Тийм учраас жаргаж чадахгүй амар харамсалтай баг. Тийм шүү дээ. Хайртай үнтэй жаргалтай сайхан л ах хэрэгтэй шүү дээ. Би нэгийг гэлтэй төсч тулаад ингээл гэрийн хоёр багаан шиг ингээ нэг нь байхгүй бол тэр чинь нураал унч шүү дээ. Тийм үү? Тийм учраас би сэтгэлээдэг дугаарлаа тий. арилжаач хүмүүс ихнэрийг бас амар гоё хүндэлдэг шүү дээ. Тийм тэр ч угаасаа мундаг хүмүүсээ хажууд хүнийхээ сэтгэл зүйн савлгааг нь дааж амьдэрч шүү дээ. Тийм шүү дээ. Амар хэцүү шүү. Тэгээ ялангуяа эхэлж алдагдaltaй үед нь хамт байгаа юм бол бүр хэцүү. Гоёхгүй. Тийм. Тэгээ тэрний дараа ашиг олоод ирэнгүүт нь ёо бүр жинхэнэ жаргалыг бол мэдрэн шүү дээ хамт. Мэдрэхийг хүсвэл таа. Мэдрэх хүсвэл ийшээ таарсан. За сая айгуу сайн болсон шүү зүгээр жок. Тэгээд энэ үгүйсээ би үгүйсээ олон хүнтэй шүүх чинь 2 X гэсэн шүү дээ. тий зөөр санийсыг катлж. Сая чи тоглосон гэдэг хэсэг чинь бол оруулахгүй шүү гэсэн. Зүгээр л хөвчлөлтэй маягаар хэлсэн шүү дээ. Тийм. Уналтын түүхийг сонслоо. Тэгэл X-тэй хэлийг сонслоо. Хэлүүгийн сонслоо. Хэлмээр байдаг үгийг хэлүүллээ. Тийм гой юм хэллээ. Сэтгэлээ өнөөдөр бол төгөө нээлээ. Одоо хамгийн сүүлийн асуулт нөгөө уламжлалт асуултаа асууч заяа. За чи асуу. За манай яг энд орсон хүмүүс заавал энд хариултыг нэг асуулт байд юм аа. Тэр маань болохоор одоо ингэж байгаа байхгүй юу? Forex хийдэг, одоо арилжаа хийдэг хүмүүс ингэж ер нь энэ тэнд очиод ингээл бүлт тэгээд дансаа харуулдаг ч гэсэн демо харуулготлоо энэ нэг данс. Им бүлтэрдэг хүмүүс байдаг. Ер нь. Би одоо ч гэсэн тэднэрт хамгийн амар итгээд идэв шүү дээ. Тийм. Би ус ахширдгүй за. Би одоо л ялгаж чаддгүй за үнээр тулаа. Гэхдээ яг өөхөнтэй ингээд суугаад яангут тэр чинь өстө худлаа бүлтэрч исэн мэн гэ дараа нь мэдэн штэ. Яг тийм тохиолдол чамд байна уу? Хамгийн амар сонсч исэн бүлтрэлт чинь юу вэ? Үгүй яг ийм бүлтрэлт гэхээс илүү зүгээр хамгийн амар сонсч исэн зүйлүүд нь зөндөл байгаа л да. За хамгийн амар хүмүүс ингээ янзын зүйлүүд л ярьдаг л да. Тэгээ тэндээс би үнэн ч гэж магадгүй учраас ингээ яагаад драматай байна л та. Яагаад байна л та. Тийм. Яг түүнээс яг миний бодлоор яг худлаа гэд ингээ харсан зүйл байхгүй. Гэтэ угаасаа яг энийг угаасаа одоо л мэдэх амархан болсон шүү дээ. Та ямар нэгэн зүйлийг зөвөр мэдгэж байгаа ядаж таасаа харуулж байгаа гэж хэлчих. Тэгэл лайв юм мэдэгдэж байгаа шүү дээ. Тийм учраас одоо л тэрэн тэр тийм би тэгэж гиндэд байдаг хууртад байдаг хүн би бишээ л гэж байгаа юм шүү дээ чи бол. Тийм гэтээ яг тийм амар бол надад тэгж амар. Одоо жишээл миний ингээ өнгөрсөн хүмүүс хамт байсан хүмүүс ч юм уу ингээ уулзж исэн хүмүүсийг харангуут дандаа яг арилжаа надтай цуг эхэлж исэн хүмүүс ч юм уу тийм хүмүүс байгаа. Учираас надад бол тийм амар тийм гэж ярьжсэн бол байхгүй. Тэгээ би бас тийм хүнтэй уулзж яах. Яа тий. Мэдгүй. Уулзаад туршлага солилцооч. Тэгээд чи ч гэсэн тэгэл адилхан бүлтрэл. Ярьж болно шүү дээ. Чи ер нь нэрээ өөрөө бүлтэрч ирсэн. Үгүй шүү дээ. Энэ ер нь бүлтэрхээргүй залуу байна уу? Энэ зүгээр яг үннээ өчтдөг төлөө тэгээ. Үнэн нь бүр амнаас нь бум хамаг амьдралын сургаал гарал. Тийм. Тэгээ уусаа би бол аль болох үнэн байх. Тэгээд одоо нөгөө сошиал хайг өдрөө ороод харангуйч гэсэн. Дандаа лайв данс, дандаа миний нэртэй ч юм уу бодож зүйлүүд байгаа шүү дээ. Тийм учраас аль болох үнэн байх гэж хэлж байдаг тийм. X broker чинь би одоо яг ингээд өмнө нь бол яг юм сошиал идэхгүй байжгаад яг сошиал идэхтэй болоод EBC-тэй анхны хамтрал байсан. Тэгээ одоо хүртэл явж байна. Тэгээ угаасаа тийм ганцхан. Тэгээ угаасаа нөгөө хүмүүс ч би одоо яг чанартай судал чанартай ганц гэдгийг сонгосон учраас тэгээд өөр брокер одоо нэг ядгүй. One and only world best broker. Тийм шүү дээ. Юу лээ? Ямар брокер? EBC. За баярлалаа. За баярлалаа.
Амар Энэ нөгөө EBC-ийн сэтгэл ханамжтай. бүр хандлаа. зүгээр энэ чин бол зүгээр одоо ингэ янгууд EBC бол зүгээр л манай хамтрагч тийм. Тэгээд яг би зүгээр сайн гэсэн үндсэн дээр би өөрийнхөө дүгнэлт дээр л энийг сонгосон. Шүү тийм учраас та бүгд маань заавал EBC гэх тийм бас шаардлагагүй зүгээр л миний сонголт. Тэг хүн болгоны чи угаасаа нөгөө босож ирсэн брокер нь өөр газар байгаа шүү дээ. Тэг тэр газартаа ингээл босоод ирсэн хүн чинь тэрийг орхиж явахыг бол хүсэхгүй шүү дээ. Тэндээс л хамаг их ашиглаад. Чи орхиж явъя гэж бодож ирсэн үү? Үгүй зөндөл санал ирдэг шүү дээ. Харин чи тэгээ ер нь болчт юм уу гэж бодсон юм манахаас. Үгүй ер нь бол миний зорилго бол мэдээж арилжаанаас хангалттай болдог учраас зүгээр брокерыг бол зүгээр хамтраал ингэ явж байгаа учраас нэг тийж амар фокуслдаг учраас ерөөсөө ABC дээр л явж байгаа. Тэгээд нэг тийж бус брокер санал тавьж байгаа ч гэсэн байдаг шүү дээ. Тэгэд яг нөгөө юм нэг дасан гэдэг шиг те одоо бүх хүмүүсийн таньдаг амар гоё халуун дулаан байдаг учраас амар гол нь нөгөө орчин уур амьсгалт амар дуртай. Тэгээ угаасаа би ч гэсэн одоо ингээ миний дансыг харангууд олон данстай ч гэсэн сүүлийн үед нэг дансыг л байгач нэгддэг байхгүй. Тэнгүүд нэг тийшэл хийхээр мөнгө олддог данс байдаг гэдэг шиг те. Тэнгүүд тэр данс руу хийнгүүд л амар гоё байдаг байхгүй. Тэнгүүд миний одоо тэр зөвхөн тэр данс руугаа би диффозит хийдэг нэг данс. Нөгөө нэг дасан газрын даавуу зөөлөн гэдэг шиг те нэг тийм сонио олоод идэг юм шиг данс бас байдаг байх. Хүмүүс харин тэгж яриад идэм байлээ. Тийм л. Яг нэг амар гоё ашигтай данс байдаг байхгүй. Тийшээ хийхээр л гоё. Юунда ч юм те санаад байгаа ч юм яагаад та мэдхгүй те. Мэдхгүй тэгээд тэр том ондооч байт юм уу мэдхгүй. Ямар ч гэсэн надад бол нэг тийм данс байт юм. Тэрний ингээл тийшээ ихээр л амар гоё. Бусдаасаа амар гоё ашигтай байдаг. Тэгээд тэрийг зэрэгэлдэг гэдэг шиг. Яг DBC дээр бол мэдээч хүмүүсээ Монголд маш бага сприттэй тэгээд FC лицензтэй бараг ганцхан брокер шүү дээ. Тэгээд хүмүүсээ мэдээч дансаа хийж одоо мөнгө хийж байгаа учраас байршуулж байгаа учраас хамгийн найдвартайг нь гол нь сонгох хэрэгтэй гэж үндсэн дээр сонгож байгаа. Тэгээд угаасаа хамтарч байгаа байгууллагууд нь ч гэсэн дайжгүй санагддаг шүү дээ. Баярлалаа. Тэгээд намайг бас тэгээд угаасаа ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн хөрөх шүү дээ. Бүгд хөрхөө. Одоо харуулчих уу шууд нотлчих уу? Царины бяднууд маань ирж байна. За манай царайлгууд маань ирсэн байна. Хэдүүл дуусгач идэх өвцөг. За тэгээ. Автоглас систем рүү лээ. Тийм шүү дээ. За энэ удаагийн дугаарт оролцсон төөгөөдөө маш их баярлалаа. Тэгээд алдагдлаас. Яг хөрөн за. Алдагдлаас систем рүү. Тэгээ энэ ганц зүйл хэлэхэд энэ зөвөр хөгжилтэй маягаар хийж байгаа учраас зөвөр авахыг ухаанаа манайхан буруу зүрх юм ярьж магадгүй шүү дээ. Тэгэхгүй бол хүмүүс ч бас хэцүү шүү дээ. Ялангуяа сошиал дээр эдгээр юу гэдэг юм ингээ буруу зүрх юм ярьсан байж магадгүй манайхан авахыг ухаанаа. Энийг чинь манай юу болгочих болох вэ? Энэ одоо нэвтрүүлэг яг ингээд нөгөө гол хэсэгт нь гаргадаг үг болгочих болох вэ? Манайхаа авах гэхийн ухаанаар хандараа одоо хүмүүс ч бас хэцүү штэй гэдэг. Би одоо бүр гэрээсээ гарч чадахгүй байгаа. Ажил дээр 7 хоног ирсэнгүү айгуу дарамттай байгаа. Тэгээд баярлаа. За баярлалаа. Баяртай. Чи тийм амиа уралмаар санагдтал тийм сэтгэл зүйтэй болтлоо алдаж үзсэн үү? Үзчихсэн шүү дээ. Хэдийг алдажсэн? Тэр болохоор нөгөө өрөнд орж исэн байхгүй хүний мөнгө алдаад. За хэдийг өрөнд орсон? Яг тэр үедээ би тэр үед чинь 3 дахь курс гэлээ. Тэгээд байр түрээсэлдэг байсан. Тэгээ нөгөө нэг хүнээс мөнгө авч арилжаад алдаад тэр үед чинь болохоор яг тэр үедээ одоогийн бодонгууд маш их мөнгө биш л те. Нэг 50 эд өрөнд орж исэн байхгүй. Тэгээд тэр нь болохоор би бүр амар зөрөгтэй юу гэхээр нэг ахыхаа 99.1-тэй дугаар нь банкст барьцаан тавьж арилжсан. За. Тэгээд алдаад арилжаач хүмүүс ихнэрийг би бас амар хүндэлдэг шүү дээ. Яг ингээд тэр хүмүүс ингээд сайн хүнтэй учирсан тулдаа л одоо явж байгаа байх гэж боддог. Ягаад тэгэхээр өөсөө амар хэцүү сэтгэл зүй алдна ингээд докторгүй амар хэцүү үеийг даван туулжсэн. Тэгээд би бас нөгөө анхны X дээр амар одоо бодонгоо тэр үед чи яг миний алдагталтай үед хамт байсан. Тэнгүүт чинь болохоор амар ингээд одоо бодонгууд тэр үед амар олон ингээд өөрийн мэдлгүй ингээд алдагдлын уураа ч юм уу те тодорхой хэмжээний сэтгэл зүйүүдийг Чи тэр хүнд гаргацсан юм уу? алдагдлаас систем рүү. Тэр амар. Сая жоохон маркетинг явуулсан. Яалч юу маркетинг төгссөн юм байна. Одоо чамайг арай өөрөөр маркетинг юм аа нэр. Маркетинг төөгөө гэж хараад байгаа шиг тий.